Дараагийн мэдээг танилцуулъя. За өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байгаа. Энэ өдөртэй холбогдуулан Цэнхэр алт үндэсний хилцүүлгийг Төр хувийн хвшлийнхэн хамтран зохион байгуулж усны нөөц болон бусад асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн хилцүүлгийг Апу компани ивент тэтгэн оролцсон юм. За хилцүүлгээр томоохон аж ахуйн нэгжүүд саарл усыг ашиглаж байгаа сайн жишээг олон нийтэд танилцууллаа. Нийслэлийн төлөрсөн усан хангамжаар хоногт 200 мянган орчим метр куб усыг иргэд хэрэглэж байгаа юм. Үүний 16%-ийг иргэд ашиглаж байгаа бол 84%-ийг үйлдвэр аж ахуйн нэгжүүд болон угаалгын газрууд хэрэглэдэг байна. Товчондоо цэвэр усны хамгийн хэрэглээг үйлдвэр аж ахуйн нэгжүүд хийж байгаа юм. Тэгвэл энэ үед Апу компани хаягдл усыг дахин ашиглан цэвэр усны хэрэглээг багасгахын хэмнэлт хийж байна. Ингэхдээ үйлдвэрийн тоног төхөөрөмжөөс хаягдж байгаа усыг дахин ашиглаж Улаанбаатар хотын ногоон байгууламжийн услага, угаалга, аривтгал зэрэгт зарцуулж байгаа юм. Мөн үйлдвэр цех хангалтны угаалга цэвэрлэгээ болон үйлдвэрийн ариун цэврийн өрөөний суултуурт саарл усыг ашиглаж байгаа сайн жишээ нь Апу компанид байна. Ингэснээр жилд 11500-аас 13589 тонн цэвэр усыг хэмнэн саарл усаар орлож байгаа гэсэн үг. Энэ мэтээр аж ахуйн нэгжүүд саарл усыг ашиглах шаардлагатайгааг эрдэмтэн судлаачид санууллаа. Ашигласан усаа дахиж цэвэршүүлж ашиглах, зөөлөхтэй ашиглах. Одоо цэвэр усаа бид нар чинь 100 г шээчгээд 10 литрээр нь цэвэрлээд байдаг гэж яриад байдаг. Энэ мэтийгээ хүртэл бид нар бас бодох хэрэгтэй юм байна. Тэгээ хэрэглэх усаа дахиж энэ салбартаа хэрэглэх тийм ээ. Цэвэр усыг аваад ийшээ бохирдуулаад хайдаг энэ одоо шумаа хамааралтай энэ тогтолцооноос аль хэдийн дэлхийн нийт бас салцсан. Өнөөдөр тэр Integrated Water Resource Management буюу хотын усны цогц менежмент гэдэг ийм менежментээр нөгөө хайжсан усаа цэвэрлээд буцаагаад эргүүлээд ашигладаг. Ийм байдлаар усныхаа аюулгүй байдлыг хангадаг, усныхаа хомсдлыг нөгдөг, усаа бол зөвхөстэй ашигладаг ийм одоо систем рүү орцсон. Ийм бодлого руу хотууд бол орж байгаа. Манай орны нийт усны нөөцийн 2% нь газрын доорх ус боловч улсын усны нийт хэрэглээний 80 орчим хувийг энэхүү газрын доорх усаар хангасаар байгаа юм. Ялангуяа гамгүй хэрэглэнээс үүдэн усны нөөцийн хомсдол үүсэх эрсдэлтэй байгаа юм. Зарим нэгэн тоо мэдээлэлс хүргвэл эрдэрхий цоргоор ус туслахад цагт 154 литр, хоногт 13 литр, 7 хоногт 90 литр, жилд 33112 литр цэвэр ус ямар ч үр ашиггүйгээр хаягддаг байна. Мөн эргэн та ариун цэврийн өрөөнийхөө суултуурны усыг нэг удаа татахад 6-аас 10 литр, гараа угаахад 3-аас 5 литр усыг зарцуулдаг байна. Мөн кранта хаахгүйгээр шүдэ угаах үедээ 5-аас 10 литр ус ашигладаг бөгөөд жилд энэ нь 1825-аас 3650 литр усыг зөвхөн шүдэ угаахад зарцуулж байна гэсэн тооцоол гарчээ. Мөн үүнээс гадна үйлдвэрлэл эрхлэхэд цэвэр усыг хэмжээгээр ашигладаг. Жишээ нь нэг аяг кофе бий болгохын тулд 140 литр ус, 1.5 литр ундаа бэлтгэхийн тулд 11 литр, 1 литр сүү бэлтгэхийн тулд 8 литр ус, нэг хуудас цаас хийхин тулд 7 литр усыг тус зарцуулж байна. 220 мянган метр кубын усны нөөцтэй байдаг. Гэтэл хэрэглээ маань одоо нэлээд өсөж байгаа. За Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөгөөг бол бид бас боловсруулж байна. 2040 онд Улаанбаатар хот бол хоногт бол 432 мянган метр куб ус хэрэглэхээр тооцоо гарч байгаа. Уралсан тооцоо гарч байгаа. Тэгэхээр энэ усыг хангахад бол нөөц бол байхгүй болж байна. Тэгэхээр удахгүй бол бидний тооцоогоор 25 оноос бол ерөнхийдөө Улаанбаатар хотыг өнөөдөр Сүхбаатар дүүрэг, Маргааш Шингэлтэй дүүргийг гэдэг ч юм ийм байдлаар нөгөө дээр үе тог тасалдаг шиг ус таслах ийм аюул бол бас ойрхон байгаа. Хүн амын өсөлт эрчимтэй нэмэгдэж байгаа нийслчүүдийн хувьд ундны усны хомсдолд өртөх эрсдэл ойрхон байгаа юм. Иймд 2040 он гэхэд үсэх эрсдлээ сэргийлэхийн тулд усны нөөцийг 3 төрлөөр бүрдүүлэх шаардлагатай байгааг судлаачид хэллээ. Үүнд 50% газар доорх гүний усаар, 25% гадаргын усаар, 25% хайж байгаа усыг цэвэршүүлэн дахин ашиглах шаардлагатай.